Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хэмжээндх ганц томографийн аппаратын 10 жилийн ашиглалтын хугацаа дуусаж ойрхон эвдрэх асуудал үүсэж байна. За мөн MRI аппарат эвдэрсэн тул шаардлагатай сэлбэг төхөөрөмжийг үйлдвэрлэгч орн руу захиалсан байна. За нэгэн үнэ нь 3-5 тэрбумаар хэмжигдэх тул засвар үйлчилгээний зардалч мөн өндөр гарч төхөөрөмжийг шинжлэх чадамж эмнэлэгт гардаггүй гэлээ. Иймээс эмнэлгийн зүгээс жил бүр эрүүл мэндийн яамд ханддаг хэдий ч хизээ шийдвэрлэх нь тодорхойгүй байгаа тул насжилт дууссан төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлсэн дуртай байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ганц томограф буюу CT аппаратыг анх 2015 онд суурилж байжээ. За олон жил ажилласан тул аппарат ойрхон эвдрэх болж 2024 оноос хойш нийт 4 удаа эвдэрсэн байна. За хамгийн сүүлд 5 сард өмнө л эвдэрч дахин засварласнаар өнөөдрөөс хэвийн ажиллагаанд оруулахаар туршиж байна гэх мэдээллийг эмнэлгийн удирдлагад өглөө. MRI CT аппарат бол эвдэрсэн үнэн. За жишээлбэл CT аппарат маань нодон жил нийтдээ бол 15 онд үйлдвэрлэгдсэн Philips маркийн ийм MRI аппарат байгаа. CT аппарат байгаа. CT аппарат маань за өнөөдөр бол ашиглалтынхаа 10 дахь жилдээ бол явж байгаа. Эвдэрлэгийн төлөв гарч байгаа нь үнэн. Яг одоогоор бол өнөөдөр бол ажилд бол орцсон ийм байгаа. Бид нар бол хүүхдэд тестлээд анхны хүүхдийг аваад бол байж байгаа. 10 жил болсон аппарат учраас бас эвдрэл гэмтэл бол тохиолдож байгаа. Тэр бол үнэн. Энэс болоод хүүхдийн эрүүл мэнд тохирсон асуудал бол байхгүй гэдгийг бол аль биесээр бол мэдгэж байна. Тоног төхөөрөмжийн өмнө өндөр тул түүнийг дагаад нэг удаа засвар хийхийн тулд хуулийн дагуу тендер зарладаг. За эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн амнаас эрхчлэлийн төсөвтөө суулгаж шийдвэрлэж өгнө гэж найдахаас өөр аргагүй байна гэлээ. Эхлээд бол тэжээлийн блок гэмтэлтэйсэн. Түүнийг гаднаас захиж авчирсан. Дараа нь лазер хэмжигч багажаар лазер хэмжилт хийжээж одоо тэр мэдээлэл хүлээн авах дамжуулах хоёр хэсгийг бол бас гэмтэлтэйг тодорхойлж солилсон. Тэгээ энэ бүгдийн нуу дандаа гаднаас Европын холбооноос захиж авчирдаг. Тэгээд өнөөдрийг хүрсэн байна да. Тэгээ одоогийн байдлаар бид нар 12-нд сүүлийн сэлбгээ сольж тавиад мэдээлэл хүлээн авах төхөөрөмж дамжуулах төхөөрөмжөө сольж тавиад одоо 5 дахь өдөр тест шалгалт хийгээд одоо ингээд өнөөдрийг хүртэл тест шалгалтаа хийгээд ажил байж байна да. За бид энэ талаар эрүүл мэндийн амнаас тодруулахад эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг болсон тул дотоод асуудлаа мөн өөрсдөө шийдвэрлэх ёстой тул мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өгсөн юм. За харин эмнэлгийн зүгээс их үйлчилгээ нь үн төлбөр багатай байдаг тул нэг доор 3-5 тэрбумын аппарат авах боломж эмнэлгийн хувьд байхгүй гэлээ. За бүхэл бүтэн улсын хамгийн том их хүүхдийн эмнэлгийнх нь эмчилгээ үйлчилгээний гол тоног төхөөрөмж нь ашиглалтын хугацаа дуусч за энэ мэтээр үйл ажиллагаанд тоглолтож эцсийн дүндээ хүүхэд хохирч байгаа нь эмгэнэлтэй.